За энэхүү бид анх удаа хамт номлох гэж байна. Тийм шүү, тийм. 31 жил ханьсныхаа эцэст энэхүү анх удаа л хамтдаа номлож байна. Тийм ээ, үнэхээр 31 жил ханьсан ч хизээч хамтдаа зааж үзээгүй. Энэ бидний хувьд цоо шин зүйл болж байна. Лиза тэгээд би юу олж мэдсэн гэж эрчүүд эмэгтэйчүүд хоорондоо ялгаатай бөгөөд би тэрийн хичээлээ бэлтгэх арга замчур. Тиймээс энэ маань нилээд адал явдалтай байсан тийм үү? Тийм ээ, тийм. Гэхдээ хөгжилтэй. Ухаарлт хүргэсэн. Тийм ээ. Гайхалтай адал явдал. Гэхдээ вэ шүү. Өнөөдөр бид хоёр энд нэг л зориг нэг л даалгавартай ирсэн. Тэр нь гэрэлтийн талаар хэлэлцэх юм. Учир нь гэрэлтийн амьдрал хизээд халдлага дор байсаар ирснийг чи бид хоёрч бус төмөрч маш сайн мэдж байгаа. Гэхдээ сүүлийн үед Тийм шүү. дайсан гэрэлтийн бүтэц тогтц руу халдах болсон. Яг үнэ. Биднийг ингэж ярьсан чинь хүмүүс та хоёр гэрлэлтийн талаар бүрэн цогцоор нь заавал яасын гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид харин л дээ ер нь дайсан номлож байгаа тал руу товтолдог. Тийм ээ. Тиймээс бид гэрлэлтийн талаар өөр хүүхдэд хүмүүжүүлэх талаар номлохгүй. Бид зүгээр л өөр юмсийн талаар ярина гэсэн. Гэтэл бид дайсан гэрлэлтийн гол тодорхойлолт амин суурийг устгахаар дайрч байхыг үзээд цаашид чимээгөө сууж болохгүй гэж шийдсэн л дээ. Яг үнэ. Бурхан өөрөө гэрлэлтийг бүтээсэн. Гэрлэлт бол түүний санаа. Тиймээс гэрлэлт гэж юу болохыг Бурхан л дахин тодорхойлох хэрэгтэй. Тиймээс бид хоёр ярилцаад энэ талаар ярихгүй болохгүй гэдгийг мэдэрсэн. Малах 2:15 дээр та нар бус Бурхан гэрлэлтийг бүтээсэн. Түүний сүнс гэрлэлтийн эдис бүрт оршдог гэжээ. Гайхалтай. Тул доторх гэрлэлтийнхээ сүнсийг хамгаал. Хань ижлээ бүү хурам мэхэл гэжээ. Бид хичээлийнхээ гол зорилгын талаар ярьсан. Бид та бүхэнд гэрлэлтийнхээ сүнсийг хамгаалахт тань тусалмаар байна. Зөвхөн гэрлэлтээ хамгаалах биш, харин гэрлэлт чинь оршдог сүнсийг хамгаалах. Учир нь бидний гэрлэлт энэ дэлхийд түүх өгүүлдэг. Тиймээс би гэрэлтийн сүнс гэдэг үгт хайртай. Бурхан гэрэлтийн зохиогч гэж бодохоор дайсан яхан тодорхой босуу. Дайсан Бурханы бүтээсэн Бурханы маш сайн гэж хэлсэн бүхнийг устгахаар чадахгүйгээ хүртэл явна. Хэрэг бид статистик харвал амар тоо гарч байна. Анхлан гэрлэгсдийн 40-50% нь, хоёр дахь удаага гэрлэгсдийн 60% нь шүүхээр гэрэлтэн цоцлуулдаг байна. Гэхдээ Лиза өөрийгөө Христэд итгэгч гэдэг хүмүүсийн статистикч адилхан байна. Харин чуулганд тогтмол явдаг хүмүүсийн тоо 38% хүртлээр буурсан бол хамтдаа залбирдаг хүмүүсийн тоо бүрч илүү буурсан байна. Тэгэхээр Бурханы оролцоо ямар байдгийг харав уу? Тиймээс л би биднийг үзэж байгаа хүн бүрт хэлмээр байна. Та энийг үзэж байгаа бол та гэрэлсэн үг нь хамаагүй, гагцгүй та энийг үзэж байгаа бол маш чухал хөрөнгө оруулалт хийж байна. Анхнаасаа ийм л байсан. Би энэ гэрэлтийнхээ сүнсийг хамгаал гэдэг үгт үнэхээр хайртай. Тэгэхээр гэрлэлт рүү яагаад байн халддаг вэ? Энэ асуултыг байн асуудаг штэ. Яагаад гэрлэлт халдлахын бай болно вэ? Яагаад гэрлэлт гэж? Гэрлэлт уг нь анхандаа Бурханы дайжгүй санаа байжгаад одоо дайжгүй биш болчихсон юм уу? Гэрлэлт өөрчлөгдчихсөн үү? Энэ бүх халдлахын хамаг шалтгаан нь юу вэ? Ер нь Христэд итгэгчид бид ямар буруу хийчихсэн болоод эдгээр халдлахын бай болчихов? Тийм ээ. Бид буруу юм хийсэн. Ром 2:24 дээр Бурханы нэр та нараас болж харь үндэстнүүдийн дунд доромжлогддог гэдэг. Өөрөөр хэлбэл бид гэхдээ эхлээд нэг зүйлийг эхлээд хэлмээр байна. Бид Бурханы зарчмаар амьдарч Бурханы зарчмаар явах үедээ тосон думбахгүй. Бидэнд эсэргүүцэл ирнэ. Паул биднийг өндөр дуудлагын төлөө урагш давш гэсэн нь эсэргүүцэл байгааг илтгэж байна. Яг үнэ. Гэтэл энэ үед хүмүүс уянгийн хайлт дээр хамгаас анхаарах болсон. Ялангуяа Холливуд хамгаас чухалчилдаг. Тиймээс бид номхорч давших ямар ч тэнхээгүй болчихсон юм. Яг үнэ. Бурханы бүтээж хамгаал гэснийг хамгаалах чадлагүй болсон. Есүсийн нэрээр дуудуулдаг итгэгчид бид нэрэндээ зохистой амьдарч хамгийн их үр жимстэй бат бөх гэрлэлт бүтээх ёстой юм. Тэгэхээр өнөөдөр бид хичээлээ хүнд зориулж заах билээ. Нэрээ хүнд зориулах уу? Тэгэхээр бид хичээлээ дан ганц гэрэлсэн хүмүүст зориулаагүй гэдгийг хүмүүс ойлгосоо гэж хүсэж байна. Учир нь гэрлэлт нь Христийн болоод чуулганы дүр төрхийг харуулдаг. Тиймээс ганц бие хүмүүс ч бас сонсох ёстой. Учир нь бүтээгч бол түүний нөхөр юм. Тинхүү тэрээр тантай харилцан холбогдохыг хүсдгийг та ойлгож байгаа. Намайг газар сайгүй аялаж зааж байхад маш олон ганц бие бүсгүүчэд хурдан л гэрлэх юмсан гэж ярьдаг. Харин надад энэ бүсгүүч над шиг шинтэгдэх шаардлагагүй бололтой. Учир нь гэрлэлт чиг хүнийг шинтэгдэх зүйл үгүй штэ гэж бодогддог. Үүнийг ойлгосон хүн л ганц бие байхын жаргалыг ойлгодог. Гэхдээ гэрлэлт ямар байх ёстой ганц бие хүмүүс мэдэх ёстой. Гэрлэлт байх ёстой хэм хэмжээнээс дороотож эрэмдэглэгдэж завхарсан бол хос бие биеэ хүндэтгэх хамаг хэм хэмжээгээ алдчихэ гэдгийг бид мэддэг. Түүнчлэн сүй тавьсан хүмүүс биднийг сонсох хэрэгтэй. Тийм ээ. Тэгвэл тэд зарим юмсыг урдаас бодож цэгнэх учраас дөнгөж гэрснийхээ дараа бид хоёр шиг янз бүрийн юм олж мэдээд гинтийн цочролд орхоос сэргийлж чадна.
Мөн гэрлэлтийн хамгийн хүнд хэцүү цаг үед яваа хүмүүс ч сонсох хэрэгтэй. Яг үнэ. Тийм ээ. Үндэ бидний зүрх тэдний төлөө асгаж тэдэнд туслахыг үнэн голоосоо хүсдэг. Тийм ээ. Би гэрэлтний яг л буруу замаар уруудаж юу юуг нурах гэж байгаа мэт хүмүүсийн талаар ярьж байна. Бид 32 жил ханилахтаа юу эсийг үзэхв? Тиймээс бид амьдралынхаа хүнд бэрх үеэс аль болох илэн далангуй хуваалцах болно. Тийм ээ. Бид хоёр маш олон алдаа гаргасан. Гэхдээ та бид хоёрын хийсэн олон буруу зүйлийг давтах хэрэггүй. Харин бид хоёрын хийсэн олон сайхан зөв зүйлийг та давтах хэрэгтэй. Гэхдээ бүр илүү сайн хийх хэрэгтэй. Тухайлбал манай хүү Эдисонийг харал да Жули тэр хоёр биднээс мундаг амьдарч байгаа. Тийм шүү, бид хоёр тэгж чадсан ч болоос. Тийм ээ, дахин бүгдийг эхэлж болдог болж. Тийм ээ, бүхнийг буцаагаад дахин эхэлж болдог болч. Зарим зүйлийг ч өөрчлөмөр шүү. Хүн бүрэл гэрлэлтэд баяжуулахыг хүсдэг шүү. Жон бид хоёр ч ялгаагүй. Би та нарт үннийг хэлье. Энэ хичээл бидний харилцааг хэдийнэ баяжуулсан. Учир нь бид хоёр сайхан ханилсан. Гэхдээ бид хизээч гэрлэлтийн талаар зориуд гүн гүнзгий судлаж байгаагүй. Бид санаатай бөгөөд санаандгүйгээр олон зүйлийг зөв хийсэн. Гэхдээ бас буруу хийсэн зарим зүйлээ илүү сайжруулахыг хүсдэг. Тэгэхээр бурхан гэрлэлтийг бүтээхээр барахгүй төлөвлөгөөтэй бүтээсэн. Тийм ээ. Энэ төлөвлөгөө хизээч өөрчлөгдөөгүй боловч хүмүүс янз бүрийн юм ярьдаг болсон. Энэ талаар ярих уу? Бурхан гэрлэлтийг бүтээсэн. Бурхан гэрлэлтийг бусад бүх үйлчлэлээс, бусад бүх бүтэц тогтцоос өмнө бодон байж бүтээсэн. Нүглээс өмнө. Тийм ээ. Энэ бүхэн хүн нүгэл үлдэхээс өмнөх явдал. Энэ Бурханы санаачилсан ертөнцийн хамгийн эртний бүтэц. Би нэг зүйлд үнэхээр гайхширдаг. Бурхан бүгдийг бүтээгээд сайн гэж хэлсэн. Гэхдээ хүн ганцаараа байхыг үзээд анх удаа энэ сайн биш гэсэн юм. Тэгээд Бурхан өөрөө шийдэл олсон. Тиймээс бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид хоёр чинь талаар их ярьдаг. Хэрэг бид гэрэлт гэж юу болохыг үннээсээ мэдхийг хүсвэл бид Есүс дээр очих хэрэгтэй. Бид Бурханы үг рүү очих хэрэгтэй. Яг үнэ. Тиймээс Матай номын 19-р бүлэгт ялангуяа мессеж Библиэлд цочирдмор тодорхой хэлчихсэн байдаг. Энд нэг өдөр фарисеучуд Есүсийг хоргоо. Тэд өгүүлрүү. Хүн аль нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хууль ёсны юу гэж юм. Тэд мэдээж хууль ёсны гэж бодож байсан. Тэд Есүсийг үгээр нь өргөдөх гэж оролдож байсан тул Есүс хариулсан. Хууль ёсны гэж. Тийм ээ. Тэд гэрэлтийн сүнсээ хамгаалахгүй байсан гэж хэлж болно. Тэрээр бүтээгч анхлан эрэгтэй эмэгтэй хүнийг хоёр биедэн зариулж ир эм болгон бүтээгээд үүний улмаас эр хүн аав ээжээ орхиж эхнэртэйгээ бат холбогдсон гэдгийг та нар уншаагүй юу? Би энэ бат холбогдсон гэдэг үгэнд дуртай. Тийм ээ, бат холбосон. Цаашид хоёр биш. Нэг нь махан бие болно. Бурхан энэхүү хоёр хүйсийн органик нэгдлийг бүтээсэн тул хинч тэднийг салгаж түүний урлалыг доош нь хийх ёсгүй юм шүү дээ. Гайхалтай. Тийм ээ. Энэ гайхалтай биш үү найзуудаа? Түүний урлалыг органик нэгдлийг доош хийх. Бид энэ талаар ярих ёстой. Цаашаа явахаас өмнө уучрын талаар ярих ёстой. Бат холбогдсон. Тийм ээ, яг энэ органик нэгдлийн талаар ярих ёстой. Бид энэ талаар сайтар ойлгох ёстой. Бид органик хоол идэхийг хичээдэг. Тийм ээ, органик дэлгүүр явах дуртай. Аль болох органик хоол идэхийг хичээдэг. Дашсамд хэлэхэд болцоход дажгүй газар шүү. Өөрөөр хэлбэл бид хиймэл зүйл хэрэглэхийг хүсдэг. Яг үнэ. Бид жинхэнэ зүйлийг хүсдэг. Жинхэнэ хөрснөөс ургасан зүйлийг. Өөрөөр хэлбэл амьтаа зүйлийг. Яг үнэн, амьтаа зүйлийг. Бидний биед амь авчирдаг зүйлийг биднийг өсгөхөд туслах зүйлийг хүснэ. Тиймээс гэрлэлтэд органик нэгдэл өрнөдөг байх нь. Бурхан юу хийж байна вэ гэхээр тэрээр үнэндээ би өсөхийн тулд энэ хоёр хүнийг нэгтгэж байна. Би энэ хоёр хүнийг хооронд нь сүлжих бөгөөд энэ нь тасралтгүй өсөх үйл явц байна. Энэ нь хүчээр холбосон органик бус нэгдэл байх учиргүй. Би энэ хоёрыг сүнсээр холбох бөгөөд миний сүнслэгээр үйлдсэн зүйл нь хоорондоо сүлжилдэж тэдний амьдралын талбарт органикаар ургана. Гайхалтай хүчрэг байгаа биз? Тэгээд сонирхолтой нь энд хоёр хүүс байна гэдгийг Бурхан маш тодорхой хэлжээ. Яг үнэ. Эрим, эхнэр нөхөр, эрэгтэй эмэгтэй ялгаа маань л биднийг нэг болгодог. Тийм ээ. Нэг ижил зүйл нь нэг болохгүй. Ялгаатай байх нь л биднийг нэг байх хүчин чадалтай болгодог. Эр эм нь ердөөл дүр төрхийг тээгч нар. Бид өөр харагддаг. Учир нь бид өөр үйл ажилтай. Гэхдээ чухам бидний ялгаа л биднийг нэгдүүлдэг. Гэтэл өдгөө бид энэ ялгаа зарим талаараа тэмдэглэхээ мартчихсан. Өнөөгийн манай соёл ирчүүдийг илүү бүсгүйлэг болгоё. Харин эмэгтэйчүүдийг иршүүд болгоё тэгж байж л голыг олъё гэдэг. Нэг зүрхтэй нэг зорилготой хоёр өөр хүнийг нэгдүүлэх үед тэд органик нэгдэл явагддгийг тэд ойлгодгүй.
Би түүний урлал гэдэг үгт хайртай. Урлал гэдэг нь ер бусын эсвэл тааламжтай илэрхийлэл юм байна гэдгийг бид ярилцаад ойлгосон. Тиймээс гэрлэлт нь Микеланжело ч гайхалтай да. Гэхдээ урлал гэхээр би Бурхны урлалыг хэлж байна. Тийм ээ. Тэгээд Мессеж Библийн зохиогч Юужин Петерсны хамгийн гайхалтай тал нь тэрээр аливаа зүйлийн язгуур үндсийг маш сайн судалсан байдаг. Тэгээд хэдийгээр энэ нь утгачлсан орчуулга гэж хэлж болох ч орчуулгын агуулгадаа Юужин судлаж мэдсэн зүйлээ ихэд тусгаж өгдөг. Миний бодлоор Юужин энэ хэсгийг үнэхээр харуулж чадсан. Гэрэлт бол Бурхны уран бүтээл. Харин Бурхны уран бүтээлийг хэн доош хийж чадах вэ? Ер нь Сестний сүмд очоод тийм ээ, энд доош хийх гэж хэлсэн. Микеланжелог доош хийх зүрхтэй хүн байхгүй үстэй. Яг тийм. Бид бүр алмаарч бишдэг үстэй. Яг үнэн тийм шүү. Мэдээж хүнд хэцүү цагаар туулна, цас бороонд цэхүүлнэ. Засвар хэрэгтэй болно. Уур амьсгалын нөхцлөөс болж засвар шаарддаг чи бид сахин хамгаалдаг. Тийм шүү. Тийм байж бид яагаад Бурхны урдлыг хамгаалахгүй гэж? Магадгүй сэтгэл дуттал байх л да. Учир нь Есүс 19:7-9 дээр Есүсийг ярьсны дараа фарисеучуудын тухай хэлж байна. Тэд хариу няцхан тийм юм бол яагаад Мосе бидэнд салах бичиг болон салах үйл явцын заавар өгсөн юм бэ гэсэн. Хуйчлагстаа гэж. Есүс Мосе та нарын хатуу зүрхнээс л болж салах. Онцгой тохиолдол. Онцгой тохиолдолд зааж өгсөн. Хөө. Гэхдээ энэ нь Бурхны анхны төлөвлөгөөний, Бурхны анхны урлалын анхдагч уран бүтээлийн хэсэг биш. Тэгтэл нэгүүлсэнгүй Есүс би та нарт анхны төлөвлөгөөгөө барих хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм. Пүх, хариуцлага хүлээлгэнэ гэнэ үү? Хариуцлага хүлээлгэнэ. Анхны төлөвлөгөөгөө барих аа. Анхны төлөвлөгөөгөө барих. Хэрв та нар журамт гэргийгээсээ салж өөр хүнтэй гэрэлбэл та нарыг завхаарсан гэдэг хариуцлага хүлээлгэнэ. Хань ижлэн завхаарсан тохиолдлыг тусгайлан үзнэ. Есүс яагаад та нарт хариуцлага хүлээлгэнэ гэж хэлэх болов? Яагаад гэвэл хатуу зүрх цаашид асуудлын үндэс байха болно гэдгийг мэдсэн байх. Тэр хүмүүст шин зүрх өгөх болно. Тэр чулуун зүрхийг авах болно. Тэрээр салалтын шалтгаан хайдаг, чулуун зүрхийг авч хайрлах шалтгаан хайдаг, халуун зүрх суулгана. Гэхдээ энэ үг нь фарисеучуудыг төдийгүй Есүсийн дагалдагч нарыг сэтгэл дундуур болгосон. Дагалдагч нар шүү. Тэд үүнд бухимдсан. Тэд сэтгэл дундуур болсон. Би тэр энийг судлах хүртэл би үндэ энэ хэсгийг анзаардаг байсан. Гэтэл энэ над гайхалтай санагдсан. Уг нь хамгийн Есүсийг үгээр нь ороож унах гэж хоргосон фарисеучудаас ихсэн боловч эцэст нь дагалдагч нар нь сэтгэл дундуур болчихсон. Тийм ээ, тэд Есүсийг дуудаад бид энэ талаар хөвчлэн ярилцах хэрэгтэй байна гэх үү. Тийм ээ, энэ талаар ярих хэрэгтэй. Энэ бол аимшигтай. Тэгээд дагалдагч нар нь хоорондоо ярилцаад буцаж ирээд гэрэлтийн нөхцөл энэ юм бол бид өнгөрчээ гэсэн юм. Аюултай хандлагатай байгаа. Хатуу зүрх. Гэрэлтийн амьдрал нь хэцүүдсэн хүмүүс ингэж л боддог. Тийм. Бид өнгөрчээ. Тиймээс туулж гарах хүчин чадал чадвараа харахын оронд тэд бид өнгөрчээ л гэж ханддаг. Харин энэ бол муу хандлага. Тийм ээ, тэгээд тэд хань ижилдээ өөрөө шийдэл болохын оронд гаднаас шийдлийг хааж эхэлдэг. Тийм ээ. Иесус над руу хараад "Жон, чамаас болж би өнгөрчээ" гэж хэлж байгаагүйд би баярлав. Тийм шүү. Намайг арчиг алдсан үед ч Иесус над руу ямагт хамтдаа туулаад гарья гэсэн харцаар хардагт нь би баярлдаг. Чи минь хайр хүрмээр шүү те. Чи минь усаа илдэг шүү. Гэрэлтийн нөхцөл энэ бол бид өнгөрчээ. Энэ бол дагалдагч нарын үг. Дагалдагч нар Иесус рүү ширв татаад гэрлээд яах юм бэ гэж бутансан. Гэтэл Иесус хүн бүр гэрлэлтийн амьдралаар амьдрахаар төлөвшсөн бишээ гэж. Пөөх би энийг хараад зог туссан. Тэгэд бүгд гэрэлтийн амьдралаар амьдрах төлөвшөлд хүрдгүү байх нэ гэж бодсон юм. Тиймээс та гэрэлмээр байна уу? Тэгвэл төлөвшөж бурхантайгаа хамт алхах юм шүү за. Үүний тулд Иесусийн үгийг уншицгаая. Тодорхой хандлага хийгээд нэгүүлсэл шаардлагатай. Бид чинь өнөөгийн нэгүүлслийн номлогч нар биз дээ. Гэтэл Иесус гэрэл бүхэнд зориулагдаагүй юм а гэж. Тийм ээ. Зарим нь төрхтөөл гэрэлтийн талаар ямар ч бодолгүй төрдөг болтой. Зарим нь хизээч гуйлгаж эсвэл гуйлгаж үзээг бол харин зарим нь хаанчлалын учрын төлөө гэрлэхгүй байхаар шийддэг. Гэхдээ энэ бол миний дуртай мөр. Тийм шүү. Хэрв та нар гэрлэлтийн өргөжилт рүү өсөн тэлэх чадвартай бол гэрэл. Гайхалтай биш үү? Энэ миний дуртай хэсэг. Миний ч бас. Үнэн дээр бидний гэрлэлтийн хамаг утга учир нь амьдралаа өргөжүүлэлт хэлэх юм. Гэрлэлт нь гарц байх учиргүй. Жон бит 2 хичээлээ бэлтгэж байхдаа Facebook хуудас дээр бүр дэндүү олон найдвар алдсан хүмүүсийн үгсийг уншсан. Нөхрүүд ч ялгаагүй. Эхнэрүүд ч ялгаагүй. Дэндүү давчуу итгэл найдваргүй амьдрал. Эмэгтэйчүүд нь охин минь над шиг амьдрахын оронд гэрлээгүй байсан дээрээ гэж залбирч гэн гэж бичдэг. Харин эрчүүд нь
Би чадах бүхнээ хийсэн. Би эмэгтэйчүүдийг үзен ядаж байна гэж бичнэ. Харин бидэнд яагаад энэ вэ гэхээс өөр үг олдохгүй. Яагаад ийм давчуу болчих вэ? Би үүнд хариуцлагатай юм шиг санагдсан. Яагаад гэвэл бид чинь Христийн бие доторх дуу хоолой шүү дээ. Тийм шүү. Тэгээд ийм олон жилийн дараа дуугарч байгаа минь дэндүү харамсалтай. Манай ажилтнууд маш олон жил биднээс гуйсан. Тэгтэл би бодоод л Facebook дэх тэр олон сэтгэгдэл дуу хоолойг сонсоод л бурхан минь гэж хэлэл цаашаа яваад өгдөг. Эцэст нь тэр олон шархалсан зүрхний жиндэд дарагдсан л та. Бид ямар ч байсан тэдний төлөө ойлсон. Гэхдээ гэрлэлт нь бурхан гэрлэлтээр дамжуулж биднийг тэлхийг хүсдэг. Биеийн гэрэл нь нүд бөгөөд биеийн гэрэл нь таны юмсыг үздэг зам юм. Хэрэг би гэрэлтэй би өнгөрчээ гэж харах юм бол ямар ч найдваргүй л харагдана. Тэгээд би тэр зүг рүү л явна. Учир нь таны сүнслэг амьдрал харж байгаа зүгэл чиглэдэг. Тийм үү? Тийм ээ. Харин та гэрэлтэй ариун гэрээ гэдгийг ойлгуулж бурхан гэрэлтийг бүтээсэн. Биднийг өргөжүүлж улам их үр жимстэй үр бүтээлтэй болгох санаатайг мэдвэл та гэнтэл би гэрэлтийнхээ төлөө тэмцэнэ гэж хэлнэ. Ойлгосон уу? Тийм шүү. За тэгэхээр өнөөдөр бид Холливуудын сургадагчлан гэрлэлт бол ийм байх ёстой мэдрэмж. Тийм ээ, уянгийн хэл инээ тэрэ байх ёстой гэдэг нөхцөл байдалд автчихад байна. Гэтэл энд үүнээс том зүйлийн талаар ярьж байна. Бид илүү их үр жимс, үр бүтээлийн төлөө дайтаж байна. Тийм ээ. Түнчлэн хүмүүс гэрлэлтийг гэрээ гэж боддог. Чи миний тавьсан нөхцөлийг биелүүлвэл би чамтай хамт байна гэдэг. Нөхцөл биелүүлж чадахгүй бол би явлаа. Тийм ээ, үнэн. Бурхан ч гэрлэлтийг гэрээ гэж хардаг. Гэхдээ хөдөлшгүй гэрээ. Энэ гэрээний заалтыг харуул би өөрийгөө бүхлээр нь чамд бүхэлд нь өгч байна гэдэг. Надад байгаа бүхэн чинийх. Тийм. Чамд байгаа бүхэн минийх. Иймээс бидний хийж байгаа бүхэн үржинэ. Өргөжнө. Өргөжж үснэ. Илүү үр дүнтэй болно. Гэрээний улмаас харин хүний гэрээнд хориг агуулсан баримт бичиг байдаг. Хүний гэрээнд ийм хил хязгаар байна. Үүнийг зөрчиж болохгүй. Үүнийг зөрчвөл би гэрээгээ хүчингүй болгоод арилаад өгнө. Хүний гэрээ ингэж л хэлдэг. Харин бурхны тогтоож өгсөн гэрээ би хэдийнэ өнгөрсөн гэдэг. Яг үнэ. Хүний гэрээ баруун зүүнээрээ гэдэг. Тэгээд гэрээ гэдэг үгийг хараарай. Энэ нь жижигрүүлэх, диаметрээр нь бууруулах гэсэн утгатай. Гэтэл хэрэг бид модны их биеийг харуул жил ирэх тутам өссөөр байдаг. Диаметрээр ч бүдүүчээр ч өсөнд хэлсээр байдаг. Тиймээс гэрлэлтийг новш гэж би Христэд итгэдэг хүн одоо гэрлэлчихлээ. Ингээд өнгөрлөө гэж харалгүй, харин бурхны гэрээний гэрлэлт гэж хар. Би шүүрэлтээс хоцромооргүй байна. Би энэ нийгмийг үзен ядаж байна. Гэхдээ хамт амьдрах ёстой гэж бодож байгаа бол өргөжилт ийм байдгүй бах. Та Джон Лиза хоёрын бусад хүчирхэг сургаалыг хүлээн авмаар байна уу? Та болоод таны таньдаг мэддэг хүмүүс англиас бусад хэлээр ярьдаг бол Cloud Library-г орох хаягаар зочлоно. Хэлээ сонгоно. Дараах сангаас материалаа сонгоно. Захим ном, сургалтын цогц хөтөлбөр. Видео, аудио хичээл, шинжилсэн болон сошиал материал хүлээн авахын тулд бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй Cloud Library-г оргоос үзнэ. Лиза гэрэлт маань амархан байсан уу? Үгүй шүү, үгүй. Хэрэг надаас асуусан бол би ч бас адилхан хариулт хэлэх байсан. Гэхдээ үнцэнтэй байсан уу? Ярэнго. Бидэнд ямар ч найдваргүй цаг үе байсан уу? Ярэнго. Тийм ээ, тиймээс Тухайлбал би чамайг цааш харуулах гэрээ байгуулах байсан. яг үнэ. Ойлгож байна. Гэхдээ байгуулахгүй. Ойлгож байна. Гэхдээ үгүй бид тэр энэ бүхэн дундуур хамтдаа зүтгэсээр байсаар ирсэнд чи баяртай байна уу? тэгэлгүй яах юм мэдээж. Ашгүй дээ, би ч бас. Би бас ирээдүйхөө төлөөж баярлдаг. Тийм шүү. Тэгэхээр бид өргөжилт гэж юу болох талаар ярмаар байна. Тийм ээ. Тэгэхээр би эхлэл номоос уншина. Учир нь бидний яриад байгаа гэрлэлтийн түүхийн гол хүрээ зорилгыг тэндэл өгүүлдэг. Бурхан гэрлэлтэд хандсан зорилготой бөгөөд гэрлэлт бол Бурханы санаа. Эхлэл 1:27-оос 28 дахь ишлэлийг уншъя. Тэгээд Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээ. Одоо төр зогсъё. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүн Бурханы дүр төрхийг тээдэг гэсэн үг юм.
Тийм ээ. Зөвхөн эрэгтэй нь биш. Тиймээс манай соёл Дан эмэгтэй биш, харин эрэгтэй, эмэгтэй. Тийм ээ. Тиймээс манай соёл аль нэг хүйс рүү довтлохдоо үнэндээ бурхны дүр төрх рүү довтолж байгаа юм. Тэгэхээр гэрлэлт рүү халдах нь бурхны хүмүүстэйгээ тогтоох харилцаа руу халдах явдал бол хүйс рүү дайрах хүйс рүү халдах нь. Бурхны дүр төрх рүү. Тийм ээ, газар дээрх бурхны тусгал руу халдах явдал. Дараа нь би нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Ир юм аль шүү. Учир нь эмэгтэй хүнч бурхны төрхөөр бүтээгдсэн. Яг үнэн. Яг адилхан бүтээгдсэн. Яг үнэн. Яг л эрэгтэй хүн бурхны төрхөөр бүтээгдсэн шиг. Бурхан тэднийг адилсалсан. Бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг ерөөсөн гэжээ. Дан ганц эрэгтэй хүнийг биш, дан ганц эмэгтэй хүнийг биш. Бурхан тэднийг ерөөгөөд ингэж айлтсан. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүнд хоёуланд нь өгсөн үүрэг. Өс нь нэмэгдэж, өнөр өтгөн болж газар дэлхийг дүүрэг. Далайн загас, тэнгэрийн шувууд, газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир. Тэгвэл бурхан энэ 31-р ишлэл. Бурхан өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад энэ сайхан байжээ. Тэгэхээр Жон эхэнд ирчүүд, эмэгтэйчүүд холбоотнууд байжээ. Дайсан байгаагүй. Яг үнэ. Тэд дотн холбоотнууд байж хамтран зүтгэгч нар. Тэдэнд эхлэлийн ажил үүргийг итгэмжилсэн. Бурхан миний та нарт хэдийнэ өгсөн түүхийг та нар ав. Энэ цэцэрлэгийг та нар аваад үр жимстэй байлга. Аваад өсгөн үржүүлгэсэн. Үр жимстэй байж үрж. Та нар энэ үгийг анхаарна уу? Газар дэлхийг дүүрэг. Захир. Тийм ээ. Эзэгнэ. Ямар нэгэн хориг байна уу? Бурхан 16 акр газар л эзэмшээрэ гэж хэлсэн үү? Бурхан бүгдийг дүүрэг гэсэн. Тийм ээ. Зүгээр л дүүрэг. Яг үнэ. Бурхан үр жимстэй бай, дүүрэг гэсэн. Бурхан яаж үр жимстэй байхыг хэлээгүй, зүгээр л дүүрэг гэсэн. Тэгээд бурхан хийсэн бүхнээ үржүүл, бүү хуваа тэгээд захир гэсэн. Энэ нь эрэм журам тогтоо гэсэн үг. Тэгээд эзэгнэ гэсэн. Олон хүн эзэгнэх ба ноёрхыг ялгаж мэддэггүй. Яг үнэ. Яагаад гэвэл нүгэл үлдснээс хойш юу болсон гэхээр хүйс хоорондын тэмцэл өрнөсөн юм. Тэгээд эзэгнэлийн оронд ноёрхол, дарангуйлал бий болсон юм а. Тийм ээ, эрчүүд нь эмэгтэйчүүдэд ноёрхож, эмэгтэйчүүд нь эрчүүдэд дарангуйлах гэж оролддог. Тийм үү? Үр жимстэй байхын оронд үргүйдэл гэх мэт өөр юу вэ? Үржлийн оронд хуваагдал. Үржлийн оронд хуваагдал. Статистикч харуулна. Гэрлэлт яагаад томчууд хүүхдүүдийг илүү сайн болгодгийг гэрчлэх 30 шалтгааныг би хэлж чадна. Энийг засгийн газрын институт өөрөө гаргаж ирсэн юм шүү. Тийм ээ. Тэгэхээр үржил биш, хуваагдал. Өөрөөр хэлбэл бурхан та нар үржээрэй гэж хэлсэн учраас дайсан биднийг үржихийг хүсдэггүй. Энэ зөвхөн хүүхд хийх талаар хэлээгүй. Учир нь би нэг зүйлийг хэлье. Хэрвээ Лиза Бивер байгаагүй бол Жон миний бие өдөө зэрэгчүрхгүй. Та нар ч Жон Бивер гэдэг хүний нэг ч номыг уншихгүй байх байсан юм. Та нар Жон Биверийн ширхэгч номыг уншихгүй байсныг би баттай хэлнэ. Та нарын амьдралч өөрчлөгдөхгүй хэрэг. Үнэндээ миний хувьд ч адилхан. Би ийм том амьдрал мэдэхгүй өөрийнхөө өчүүхэн амьдралаар л амьдрах байсан. Өчүүхэн жижиг амьдралаар. Тийм ээ, Лиза Бивер байгаагүй бол би өдөө зэрэг төрөхгүйсэн юм. Тэгэхээр ялангуяа хүнд бэрх үед ийм хараагаар харвал зүгээрээ эн чинь том зургийн өчүүхэн хэсгэл гэж бодно. Том зураг дээр бид үр жимстэй байна. Бид үржих болно, бид эзэгнэх болно. Бид хаанчлалын төлөө үлэмжих үр жимс гаргах учраас л дайсан үүний араас явж байна. Дайсан гэрэлтийн араас явх үед ялангуяа Христэд итгэгчдийн гэрэлтийн араас явхдаа тэр хувааж, булаан эзлэж, үр жимсгүй хувхай байдлыг тараахыг хүсдэг. Тиймээс та энийг ойлгох нь маш чухал. Тийм ээ. Учир нь энэ нь танд яагаад гэрэлтийнхээ төлөө тэмцэх шалтгааныг өгдөг. Тийм ээ. Таны гэрэлт амин чухал. Гэрэл таны санаа биш юм. Энэ нь та нэг охиныг хараад дурлах биш юм. Бурхан минь ямар хөөрхөн охин бэ? Харин эмэгтэй нэг залуу хараад ёо яасан сайхан залуу вэ гэх биш юм. Гэрэлт энээс хамаагүй том зүйл. Гэрэлт нь Бурханы томилсон амьсгал оруулсан зүйл. Бурхан эр хүн ганцаараа байх нь сайн биш гэж хэлсэнд гайхалтай санагддаг. Сайн биш. Харин эрэгтэй эмэгтэй хоёр нийлэх үед Бурхан маш сайн гэж хэлсэн юм. Тэгээд Лиза тэд нэгэн махан бий болсон. Нэгэн махан бий гэдгийг би үнэхээр дүрслэмээр байна. Бидний дөнгөж гэрлээд байхад энэ үг миний хувьд биелэхийг би харсан. Би үйлчлэгч болохоор бэлтгэгдэж, сургагдаж цаг хагасыг тийм ээ тэр үнэхээр үйлчлэлээр амьдарч, үйлчлэлээр унтаж, үйлчлэлээр ундаалж байсан шүү. Тэгээд би өдөр бүр цаг хагасаас 2 цаг залбирдаг байсан тийм. Гэтэл миний анзаарснаар бол Лиза шүршүрт 10 минут л залбирдаг байсан. Би бас машинда залбирдаг байсан. Залбирдаг байсан. Би шүршүрт 30 минут ордог байсан. Тэгээд би тэр өрхийн залуу удирдагч учраас гэр бүлийнхээ төлөө сайн шийдвэр гаргах үүрэг хариуцлагаа сайтар ойлгоно. Гэтэл шийдвэрийн маань тэн хагасаас илүү нь тийм ч сайн болж чадахгүй л. Шийдвэр маань сайн үр дүн өгөхгүй байгааг
бид харсан юм. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлэн залбирваа. Тэгээд бурхан минь би ойлгохгүй. Би өдөр бүр цаг хагас залбирч байна. Тантай ийм удаан уулзаж байна. Лиза шүршүрт 10 минут, машинда 5 минут л залбирдаг. Гэтэл тэр цэц ухаанаараа намайг бараг л дандаа нам цохиж байна. Энд чинь юу болж байна? Би ариун сүнсэнд арай мэдрэг байдаг бах. Тийм ээ. Тэгээд эзэн надад нэг зүйл харуулсан юм. Тэр надад минийхөө цаас аваад тойрог зур гэж хэлсэн. Яг ингэж л хэлсэн. Тэгээд би цаас аваад тойрог зурлаа. Тэгтэл бурхан над тойргоо X тэмдгээр дүүр гэж зур гэлэм. Тэгээд би битүү X зурлаа. Бурхан намайг тойргоо X тэмдгээр дүүрг гэсэн учраас би дүүргэсэн юм. Тэгтэл бурхан одоо тойргоо яг голоор нь дээрээс нь доош зураасаар хувааг л. Би ч хуваалаа. Тэгсэн чинь бурхан энэ тал нь чи, энэ тал нь Лиза. Та хоёр хэдийнэ тусдаа байхаан болсон. Чи одоо Лизатай нэг болсон. Тиймээс энэ бол чи 50%-ийнхаа боломж дээр үндэслэн удирдагч. Өөрхийн тэр хүнийхээ хувьд шийдвэр гаргадаг. Наад X тэмдгүүд чинь ухаалаг шийдвэр гаргахын төлөө надаас авах хэрэгтэй мэдээллийг төлөөлнө. Тэгэхээр чи 50%-ийнхаа мэдээлэл дээр тулгуурлан шийдвэр гаргадаг. Гэтэл миний илчилж байгаа мэдээллийн нөгөө 50% нь Лизагийн талд байна. Бурхан надад ингэж хэлсэн. Чи ухаантай нөхөр байя гэвэл Лизаг ноёлохгүйгээр, айлган сүрдүүлэхгүйгээр түүний зүрхэнд миний суулгасан зүйлсийг олборлож сур. Тэгвэл та хоёр хамтдаа маш сайн шийдвэр гаргадаг болно гэж хэлсэн юм. Энэ явдал надад бид яаж нэг махан бий болдгийг бас шийдвэр бүртээ Лизаг оролцуулах нь ямар чухал болохыг ухааруулж өгсөн юм аа. Тийм ээ. Маш олон эрчүүд, эмэгтэйчүүд бие биеэсээ хэрхэн олборлохоо мэддэг л дээ. Бид анх хоорондоо ярихдаа нэг нэгнээ дэмжиж сонсохын оронд наадах чинь шалт хийнийг юм. Чи яагаад ийм хийдэг байна гэх мэтчлэн авиралдаг байсан. Яаж хийхээ мэдэхгүй учраас л тэр. Би ч ямар аимшигтай шийдвэр вэ? Битгийгээд байхад надаас асуухгүй яасан ийм ухаантай мундаг эмэгтэйгээс ухааны юм ярин шүү дээ. Гэтэл Жон эцсэндээ мэдээж асуухгүй шүү дээ. Би түүнд улмал нэрмээс болдог байсан. Мэдээж эр хүний амин чанар өрөвлөсөн. Яг үнэ. Тэгэд илүү ухаантайгаа батлахыг хүснэ. Сайн удирдагч гэдгээ батлах гин тэнэг байж дээ. Тэгээд харилцаа маань хоёр талаасаа доошо спираль замаар уруудаад явчихна. Энэ нь нэглийг дэмжихгүй. Эсвэл эзэгнэлийг. Энэ нь өрсөлдөөнийг л дэврэгдэг. Яг үнэ. Харин эзэгнэх гэдэг нь би чиний төлөө эрх мэдэл, нэр нөлөөгөө хэрэгжүүлэхийг хэлдэг. Харин чи миний төлөө эрх мэдэл, нэр нөлөөгөө хэрэгжүүлнэ. Ноёрхол нь эрх мэдлээ өөрийнхөө төлөө хэрэгжүүлдэг. Яг үнэ. Ийм л ялгаатай. Дарангуул нь нөлөөгөө өөрийнхөө эрх ашигын төлөө хэрэгжүүлэх юм. Тийм шүү. Тэгээд бид хоёр гэрлэлт нь эрх хүчний төлөөх зөрчил биш гэдгийг илчиллийг хүлээн авсан. Эрх хүчний нэгдэл. Тийм ээ. Гэрлэлт бол эрх хүчний нэгдэл. Тэгэхээр бурхан юмсыг тис өөрөөр хардаг. Хоёр хүнийг аваад тэднийг ашиглан үржлийг бий болгодог. Бурхан үнэндээ бидний алдсан бүхнийг эргүүлж олохын төлөө л ажилдаг. Учир нь хүн нүгэл үлдэхдээ бурхантай тогтох харилцаагаа алдсан. Хүмүүс нэг их мундаглаж ирээд л бурхан төөрөлдөж алдагдсдыг хайж аврахаар ирсэн гэд л номлодог. Гэхдээ Библи үнэндээ бурхан алдагдсанаа эсвэл алдсан юмаа хайж аврахаар ирсэн гэдэг. Гэтэл юу алдсныг нь чуулганы дийлэн хүмүүс мэддэггүй. Бид бурхантай тогтоох харилцаагаа алдсан. Бид эрчүүд эмэгтэйчүүдийн харилцаагаа алдсан. Бид хүмүүн байгалийн харилцаагаа алдсан. Бид ах эгч дүүсийн харилцаагаа алдсан. Тиймээс бид үнэндээ алдагдсан бүхэнд сайн мэдээ номлох хэрэгтэй. Энэ бүхний түлхүүр нь гэрлэлтээс эхэлдэг гэдэгт бид бат итгэдэг. Алдагдсан бүхний сэргэлт нь нэг зүрхтэй хоёр хүнээс эхэлнэ. Тиймээс бидний гэрэлт алсын хараатай байх ёстой. Яг үнэн. Дараагийн хичээлээр Лиза бид хоёр баригаа харж эхлэх талаар заана. Тийм ээ тэгнэ.